боловсрол олгох хөтөлбөр. Боловсролсон телевиз JED School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний алсын зан сургалт. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Анхан шатны орчуулгын 9-р хичээл эхэлж байна. Бид өмнөх хичээлээрээ ирээдүйд болох үйл явдлын тухай үзэл бодлоо илэрхийлэх, таамаглал дэвшүүлэх, төлөвлөгөөгөө ярих, мөн хийхээр шийдсэн хувийн төлөвлөгөө зэрэгээ илэрхийлэхэд хэрэглэгдэх ирээдүйд цагийн 3 хэлбэр буюу be going to, will, present progressive цагийн ирээдүйн илэрхийлдэг хэрэглээ зэргийг сурч мөн хичээлтэйгээ холбогдуулан нэгэн өгүүлэлгийг орчуулсан билээ. Харин энэ удаагийн хичээлээрээ бусдад зөвлөгөө өгөхөд хэрэглэгдэх баймж ус, тэдгээрийн хэлбэр, хэрэглээ, үүрэг, ялгаа зэргийг үзэх болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Бид ийдгээр зөвлөгөө өгөхдөө should, ought to гэсэн хоёр баймж үгийг хэрэглэдэг. За жишээлбэл I have a cold. I have a cold. За би ханаад хүрчлээ. Би ханаад байна гэсэн өгүүлбэр энэ дээ. Тэгвэл хамтдаа энэ хүүд зөвлөгөө өгцгөөе. За тэгвэл you should take a medicine. You should take a medicine. Буюу чи им уух хэрэгтэй гэж зөвлөж болно тийм ээ. Эсвэл you ought to drink hot milk. You ought to drink hot milk. Буюу чи халуун суух хэрэгтэй гэж зөвлөж болж байна. За жишээнээс харах юм бол should ought to тийм ээ. Заавал хийх ёстой гэх мэт шаардсан утгыг илэрхийлдэг. Ингээд үзвэл яасан энэ сайхан санаа шүү. Туршаад үзээрэй гэх мэт хийгдэг зөвлөгөөний утгаар ордог. Хоорондоо утгын хувьд ямар ч ялгаагүй харин тэгж болохгүй шүү гэж бид зөвлөхөд should not буюу shouldn't гэсэн үгийг хэрэглэдэг байгаа. Ought to харин үүсгэлд орох нь тун ховор байдаг. Энэ хоёр баймжиглэгийн ардлаас үйл өгний анхны хэлбэр орж ийн. Та бүхэн анхааралтай анзаараарай. За одоо хамтдаа дасгал хийж үзцгээе. Дараах өгөгдсөн зургийг хараад зөвлөгөө өгсөн өгүүлбэр зохиоцгоё. За нэгдүгээр зурган дээр маань хүүхэд өвдсөн байна тийм ээ. За хүүхдийн шүд нь өвдсөн байна. Тэгвэл миний шүд өвдөд байна гэж хэлэхдээ бид I have a toothache гэж хэлдэг тийм ээ. I have a toothache. За тэгвэл хамтдаа шүдний эмчэд очих хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгцгөөе. За шүдийг ашиглаа зөвлөөрэй. Тэгвэл You should go to the dentist. You should go to the dentist. Шүдний эмч рүү явах хэрэгтэй тийм ээ. За хоёрдугаар зурган дээр хөл нь өвдсөн хүн байна тийм ээ. За миний хөл өвдөд байна. Сайн харах юм бол өвдөг нь өвдсөн байна тийм ээ. За миний өвдөг өвдөд байна гэвэл бид нар my knee hurts гэж хэлдэг шүү дээ тийм ээ. My knee hurts. За тэгвэл хамтдаа битгий удаан алхаарай гэж зөвлөцгөөе. You shouldn't walk more. You shouldn't walk more. Буюу дахиад битгий алхаарай гэж зөвлөж болж байна тийм ээ. 3 зургийг харцгаая. За энэ хүү зурган дээр маань халуурсан хүүхдэн тийм ээ. За би халуураад байна гэх юм бол I have a temperature. I have a temperature гэж хэлдэг тийм үү. Тэгвэл хамтдаа орондоо ороод сайн амраарай гэж зөвлөцгөөе. Одоо энэ үед хэдүүлээ. You ought to go to bed and relax. You ought to go to bed and relax. Орондоо ороод амрах хэрэгтэй шүү гэж зөвлөж болж байна тийм ээ. За дөрөвдүгээр зурган дээр маань нэлээд махлагдуу хүн байна тийм ээ. За энэ хүн маань жин нэмээд байна гэж хэлж байна. За тэгвэл хамтдаа би жин нэмээд байна гэж хэлцгээе. Тэгвэл I am putting a lot of weight. I am putting a lot of weight. За сүүл үед жин их нэмээд байна. Тэгвэл хамтдаа зөвлөгөө өгцгөөе. You shouldn't eat a lot of junk food. You shouldn't eat a lot of junk food. За мөн бид fast food гэж хэлж болно тийм ээ. You shouldn't eat a lot of fast food. You shouldn't eat a lot of fast food гэж зөвлөж болж байна. За дараагийн зургийг харцгаая. Энэ хөө зурган дээр маань хоолой өвдсөн хүн байна тийм ээ. За миний хоолой өвдөд байна гэх юм бол I have a sore throat. I have a sore throat гэж хэлдэг шүү дээ. За хоолой өвдсөн хүнд хамтдаа зөвлөгөө өгье. За тэгвэл ингээ хүүтэн ус битгий уугаарай гэж зөвлөцгөөе тийм ээ. Хүүтэн ус ууж болохгүй шүү. You
You shouldn't drink cold water. You shouldn't drink cold water. Ингээд зөвлөж болж байна тийм ээ. Маш сайн байна. Тэгвэл одоо хамтдаа зөвлөгөө өгөхөд мөн хэрэглэгддэг had better гэсэн баймжуугийг сурцгаая. За бид had better-ыг илүү хүчтэй зөвлөгөө болон анхааруулга ярихад хэрэглэдэг байгаа. Ялангуяа тийм ээ ямар нэг сүрэг үр дагавраас сэргийлээд ингэсэн нь дээр шүү гэхдээ бид had better-ээр зөвлөгөө өгдөг. Тэгвэл хамтдаа жишээ харцгаая. We are running out of petrol. We are running out of petrol. Буюу бензин дуусч байна тийм ээ шатгуун дуусч байна гэсэн үг хэлбэр байна. За тэгвэл зөвлөгөө өгтөө you had better get more petrol. You had better get more petrol буюу бензин худалдаж авах хэрэгтэй шүү. За энэ маань яг одоо бензин авахгүй бол тийм ээ цаашдаа зогсох машинад хүрэх асуудал гарна гэдэг энэ муу үр дагавраас сэргийлж өгсөн зөвлөгөө учраас бид had better-ыг ашигласан байна. Эсвэл you had better not drive more. You had better not drive more буюу цаашид машина унаад цаашаа яваад ээж болохгүй шүү гэх мэт зөвлөгөө өгж болж байна тийм ээ. За хэдийгээр had гэсэн үг орсон боловч энэ үг маань өнгөрсөн цагийн утгыг илэрхийлээгүй. Одоо цаг болон ирээдүйн цагийн утгыг илэрхийлээд тэгж болохгүй шүү гэсэн утгаар ордог. Бид ямар нэгэн муу үр дүнгээ сэргийлээд өгсөн зөвлөгөөнд хөвчлэн had better-ыг хэрэглэдэг байгаа. За had better-ийн араас мөн адил тийм ээ үйл үгийн анхны хэлбэр орсон байна. Өгөөсгөхдөө бид hadn't better гэж өгөөсгдөг. Харин өгөөсгөхдөө had better not гэж өгөөсгдөг. Энийг маш сайн анхаараарай. Had better not гэж өгөөсгөнө. За үзэгчдээ тэгвэл хамтдаа had better хэлбэр дээр дадлага хийцгээе. Дараах зургийг хараад хүчтэй зөвлөгөө болон анхааруулга өгөөрэй. За эхний зурган дээр broken car буюу машин нэвтэрсэн байна тийм ээ. За тэгвэл хамтдаа асуудал бүр хүндрэхээс өмнө машинаа засуулаарай. Засуулсан чинь дээрдээ гэж анхааруулга өгцгөөе. You had better get your car fixed before the problem gets worse. You had better get your car fixed before the problem gets worse. Асуудал бүр 7 дор болохоос өмнө машинаа засуулсан чинь дээрдээ гэсэн анхааруулга өгсөн чинь тийм ээ. За 2 дугаар зургийг харцгаая. 2 дугаар зурган дээр энэ хүнд маань маш олон төлбөрийн баримт ирсэн байна тийм ээ. За түрээсээ төлөх хэрэгтэй тийм ээ. Түрээсээ төлсөн чинь дээрдээ гэд хамтдаа өгүүлбэр зохиоцгоё. He had better pay the rent. He had better pay the rent. За мөн бид had better-д очлоод хэлж болно тийм ээ. He'd better pay the rent. He'd better pay the rent. Түрээсээ төлсөн л дээрдээ түрээсээ төлөхгүй бол ямар ч асуудал үүсч магадгүй гэдэг анхааруулгын утгыг илэрхийлж байна тийм ээ. За 3 дугаар зургийг харцгаая. 3 дугаар зурган дээр энэ хүн маань онгоцны бодол явах гээд маш их яарж шүү дээ. Тэгвэл хамтдаа одоо л гарсан чинь дээрдээ үгүй бол онгоцноосоо хоцроо шүү гэж зөвлөгөө өгцгөөе тийм ээ. За тэгвэл You had better leave now or you will miss the flight. You had better leave now or you'll miss the flight. Яг одоо л гарсан чинь дээрдээ үгүй бол онгоцноосоо хоцроо шүү. За мөн бид had better юутай тавтал хэлж болно тийм ээ. You'd better leave now or you'll miss the flight гэж хэлж болж байна. Маш сайн байна. Тэгвэл өдөрчтэй бидэнд ямар нэг асуудал гарахад бид бусдаас дэмжлэг авахын тулд зөвлөгөө асуудаг шүү дээ. Тэгвэл бид odd зөв болон had better-ийг асуултанд хэрэгэлдэггүй байгаа. Тэгэхээр би яах ёстой вэ? Би юу хийвэл дээр вэ гэх мэтэр зөвлөгөө асуухдаа should мадлуугийг илүү их ашигладаг байгаа. За жишээлбэл би юу хийх хэрэгтэй вэ гэвэл what should I do гэж асуух нь тийм ээ. What should I do? За should гэсэн баймжуугны ардлаас subject ард талд нь үйл үг анхны хэлбэрээр орж ирээд яасан дээр вэ гэсэн зөвлөгөөний асуултыг үүсгэж байна. Хамтдаа I oversleep and often go late to school. What should I do? I oversleep and often go late to school. What should I do? I oversleep and often go late to school. What should I do? За oversleep гэдэг маань илүү их унтах гэсэн үг юм тийм ээ. За би хөвчлэн хитэр ч унтаад оройтож босоод сургуульдаа хоцордог. Би юу хийвэл дээр вэ гэсэн ийм зөвлөгөө байна тийм үү. За тэгвэл хамтдаа дараах нөхцөл байдлуудыг хараад уншаад эдгээр зөвлөгөө асуусан хүмүүст зөвлөгөө өгцгөөе. За 1-р зурган дээр I feel lonely. What should I do? I feel lonely. What should I do? За lonely ганцаардах гэсэн үг тийм ээ. Би ганцаардаад байна. Би юу хийх хэрэгтэй вэ? За тэгвэл хамтдаа зөвлөе.
За чи гүлэг худалдаж авах юм уу? Эсвэл найзтай болоорой гэж зөвлөе тийм ээ. За should гэдэг үгээ ашиглаад хамтдаа зөвлөгөө өгцгөөе. Тэгвэл you should buy a puppy or make a new friend. You should buy a puppy or make a new friend. За гүлэг худалдаж авах юм уу? Эсвэл шинэ найзтай болох хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгж байна тийм ээ. Хоёрдугаар нөхцөл байдлыг харцгаая. My mother is angry with me. My mother is angry with me. What should I do? What should I do? Ээж маань надад уурлаад байна. Би юу хийх хэрэгтэй вэ гэсэн зөвлөгөө байна тийм ээ. За тэгвэл хамтдаа зөвлөгөө өгцгөөе. Ээжтэйгээ ярилцаад уучлал гуйх хэрэгтэй гэж зөвлөе. За мөн адил shouldийг ашиглая. Тэгвэл you should talk to her and apologize for her. You should talk to her and apologize for her. Ээжтэйгээ ярилцаад ээжээсээ уучлалт гуйх хэрэгтэй гэсэн зөвлөгөө байна тийм ээ. Дараагийн нөхцөл байдлыг харцгаая. I ate too much last night. I ate too much last night. I have a stomach ache. I have a stomach ache. What should I do? What should I do? За өнгөрсөн шөнөдий too much хэтрүүлээд идсэн тийм ээ. Одоо миний гидс өвдөөд байна. Би юу хийх хэрэгтэй вэ гэсэн гуйлгаан нэмээ. Тэгвэл хамтдаа зөвлөгөө өгцгөөе. За тэгвэл халуун ус сайн уух хэрэгтэй гэж зөвлөе тийм ээ. Энэ тохиолдолд ought to ашиглаад хэлье. За тэгвэл you ought to drink hot water. You ought to drink hot water буюу халуун ус уух хэрэгтэй гэж зөвлөж байна. Маш амархан байна тийм ээ. Одоо тэгвэл хамтдаа зөвлөгөөг зөөлрүүлдэг өгсөйг үзцгээе. Бид зөвлөгөө өгөхдөө илүү ийдэг болгохын тулд maybe, I think гэх мэт үгсийг зөвлөгөөтэйгөө хамт хэрэглэж болдгоо. За жишээлбэл maybe you should not tell a lie. Maybe you should not tell a lie. За магадгүй чи худлаа хэлэх хэрэггүй байх тийм ээ. Шууд you shouldn't tell a lie гэснээс maybe you should not tell a lie гэж хэлснээрээ магадгүй худлаа ярих хэрэггүй байхаа даа гэсэн зөвлөрүүлсэн илүү ийдэг утгыг өсөж байна. За хоёрдугаар жишээг харцгаая. I think you ought to tell the truth. I think you ought to tell the truth. Буюу миний бодлоо чи үнэ хэлсэн чинь дээртэй. Би чамайг үнэ хэлснэг хэрэгтэй гэж бодож байна тийм ээ. Мөн адил зөвлөгөөгөө зөвлөрүүлэхтэй гэж байна. Харин бид really гэсэн буюу тийм ээ үнэхээр гэсэн really гэсэн үгийг тухайн зөвлөгөөгөө илүү хүчтэй болгохдоо ашиглаж болдгоо. За жишээ нь you really should get advice from the teacher. You really should get advice from the teacher. За чи багшаас зөвлөгөө авах зайлшгүй хэрэгтэй шүү ч юм уу те. Ийм утгаар бид really гэсэн үгийг should, ought to, had байцаа гурван үгтэйгээ хамт ашиглаад зөвлөгөөгөө илүү хүчтэй болгосон тийм ээ. Ийм утгыг илэрхийлж болдгоо. Тэгвэл хамтдаа дадлах хийцгээе. Дараах үгсийг зөв дараалалд оруулаад өгүүлбэрж хаагаарай. За нэгдүгээр өгүүлбэрийг багшаа уншчихъя. Maybe look for a job online. Should гэсэн үг юм ээ. Maybe look for a job online should. За тэгвэл хамтдаа үгсүүдээ ашиглаад зөвлөгөө зохиоцгоё. За look for a job online гэдэг бол онлайнаар интернетээр ажил хаах хэрэгтэй гэсэн үг байна тийм ээ. Тэгвэл магадгүй та онлайнаар ажил хаах хэрэгтэй бахаа гэсэн зөвлөгөө үүсгэцгээе. Тэгвэл maybe you should look for a job online. Maybe you should look for a job online. За магадгүй та онлайнаар ажил хаах хэрэгтэй бах гэсэн илдэг зөвлөгөө өгч байна тийм ээ. За хоёрдугаар хэсгийг харцгаая. Really shouldn't get stressed. Really shouldn't get stressed гэсэн үг. За get stressed гэдэг маань стрессэнд орох тийм ээ бухимдах гэсэн утгатай. За тэгвэл shouldn't гэж үгүйсэж байгаа юм чинь та үнэхээр стрессдэх хэрэггүй шүү тийм ээ стресстэж болохгүй шүү гэсэн хүчтэй зөвлөгөө гарч ич. Тэгвэл хамтдаа өгүүлбэр зохиоцгоё. You really shouldn't get stressed. You really shouldn't get stressed. Чи үнэхээр стрессдэж яасан ч болохгүй шүү гэдэг илүү хүчтэй зөвлөгөө өгч чинь тийм ээ. Үзэгчтэй анхан шатны орчуулгын 9-р хичээл үргэлжилж байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр зөвлөгөө өгөхөд хэрэглэгдэх үг хэллэгийг сурч байгаа билээ. Тэгвэл одоо хамтдаа зөвлөгөө өгөхөд хэрэглэж болох бусад үг хэллэгийг сурцгаая. За бид хүнд зөвлөгөө өгөхдөө тийм ээ you should, you ought to, you had байцаа гэж өгж болдог. Тэрнээс гадна if I were you, I would
гэсэн хэлцийг ашиглаж болдог. If I were you, I would. За энэ үг маань би лав чиний оронд байсан бол ингэх байсан гэдэг утгыг илэрхийлдэг. Мөн зөвлөгөө өгч хэлж болдог үг юм тийм ээ. If I were you, I would. За дараагийг харцгаая. Дараагийн үг маань why don't you? Why don't you гэсэн хэлж байна. За тэгвэл та яагаад ингэж болохгүй гэж тийм ээ ингэж зөвлөж болно. Why don't you гэсэн зөвлөгөө байна. За мөн imperatives буюу тэгээрээ, ингээрээ гэдэг тийм ээ don't, do гэх мэтээр хэлдэг. Эдгээр хэлбэрүүдийг ашиглаад зөвлөгөө өгч болно. За тэгвэл эдгээр хэлбэрүүдийн ардлаас мөн лайдал үүсэг нь анхны хэлбэрээр орсон байгааг анзаараарай тийм ээ. За харин imperative буюу захин тушаах хэлбэр дээр шууд үйлүгээр өгүүлбэр эхэлж байна. Харин тэгж болохгүй шүү гэж зөвлөх үед don't гэсэн үгийг үйлүгийн анхны хэлбэртэй хамт хэрэглэнэ. Тэгвэл хамтдаа дадлаг хийж үзцгээе тийм ээ. Дараах нөхцөл байдлыг уншаад өгөгдсөн хэлбэрийг ашиглан зөвлөгөө өгөөрэй. За эхний нөхцөл байдал дээр I am putting on much weight. I am putting on much weight. За жин нэмээд байна гэсэн юм тийм ээ. Тэгвэл хамтдаа if гэсэн үг орсон байна. Тэгвэл энэ хэлбэрийг ашиглаад зөвлөгөө өгцгөөе. За тэгвэл if гэдэг маань if I were you, I would гэсэн хэлцэн тийм ээ. Тэгвэл энэ хэлцээ ашиглаад за хамтдаа та илүү их хэрүүл хоол идэх хэрэгтэй гэж зөвлөе. Тэгвэл if I were you, I would eat more healthy food. If I were you, I would eat more healthy food. Би таны оронд байсан бол илүү их хэрүүл хоол идэх байлаа. За энэ маань мөн адил зөвлөгөө өгж байгаа утгыг илэрхийлж байна тийм ээ. За would eat гэдэг үглэг маань анхны хэлбэрээр орсныг бас анзаараарай. За хоёрдугаар дасгал дээр I have no money. I have no money. Надад ямар ч мөнгө байдаггүй гэж байна тийм ээ. Тэгвэл why гэж хэлсэн хэлцүүгээр зөвлөгөө өгөөрэй. За тэгэхээр why don't you гэж зөвлөгөө өгч болдог тийм ээ. Тэгвэл хамтдаа та яагаад цагийн ажил хийж болохгүй гэж зөвлөе. Тэгвэл why don't you get a part-time job? Why don't you get a part-time job? За та яагаад цагийн ажил олж болохгүй гэж тийм ээ. Мөн why don't you гэсэн хэлцийн араас get гэдэг үглэг маань анхны хэлбэрт орж ирсэн байна тийм ээ. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jet School of English. Jet англи хэлний сургууль дөрмөд суурилсан 100% англи хэлээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсрэг тавьж эхэллээ. Jet School of English. За тэгэхээр үзэгчтэй анхан шатны орчуулгын 9-р хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн хичээлдээ цуг байсан үзэгч танд баярлалаа. Бид өнөөдрийнхөө хичээлээр зөвлөгөө өгөхдөө хэрэглэдэг should, ought to, had better. За мөн зөвлөгөөг зөөлрүүлж болдог I think, maybe гэсэн үнэ. За зөвлөгөөг зайлшгүй чухал шүү гэж илүү хүчтэй болгодог really гэсэн үг тийм ээ. За мөн зөвлөгөө өгөхөд хэрэглэдэг хэл зөгнүүдийг үзсэн байгаа. Тэгээд дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. It's the end of the lesson. Thank you for paying attention. See you next lesson. Bye.